За хай guys юу цаана. Өнөөдөр мэдлэг мөнөрөө Minecraft-аар хэрхэн монгол хэлтэй болох вэ гэсэн аргыг хүргэх гэж байна. Энэ арга нь болохоор Translation for Minecraft ашиглах тийм ап бид нар ашигладаг. Тэр апыг ашиглахад ер нь болдгоо бас хүчин шатал сайтай утас шаарддаг. Тэгээд ер нь хүчин чадaltaй утас байлаач ер нь болохоо байсан. Translation for Minecraft-аар Minecraft монгол хэлтэй болгож болохгүйсэн. Энд бол утасны завар хараас утас байгаа. Тэнд бол та бүх. Тэгээд энэ арга нь болохоор ямар ч утасны хүчин шатал болохгүй гэдгээрээ их сайн. За энэ арга нь болохоор тэгээд юу вэ гэхээр add-ons form Play Store-оос та бүхэн add-ons for Minecraft гэд яагаад татна. Зүгээр add-ons гэж яхаар энэ дээр нь ингээд үнгүү байгаа. Үнгүү татчих болно. Энийг татсныхаа дараа ийшээ нэг орно. Орчингуудаа яг ингэж анх татсан хүмүүс бол яг ингэж харагч байгаа. Энэ болохоор янз бүрийн add-on татдаг ап байгаа. Тэгээ энэ тэгээд янз бүрийн add-онууд харагддаг. Тэгээ та бүх эндээс өөрийнхөө add-оныг ямар add-on татмаар байгаагаа хайчиж болно. Explore гэдэг. Тэгээд энэ хайх дээр дарна. Яг ийм багт нэг томруулдаг шилний хайх дээр дараад та бүхэн translate гэж хандраа. Translate гэж хайчихна. Хайхаа дарна. Тэгэд ганцхан translate гингүүт нь ганцхан зөвхөн энэ л гарч ирж байгаа. Энээс өөр юм бол гарч ирэхгүй. Тэгэд энийг install гэж байгаа. Ногооноор би болохоор суулгацсан болохоор хэрэггүй. Над дээр болохоор open гэж гарч ирнэ. Та нарын дээр болохоор нэг ногоо get гэд бичиг байна. Get. Тэр get дээр нь дараад суулгах чинь. Тэгээд ийм болонгот нь open дарчихна. За ингээд автоматар таны Minecraft руу ч орно. Oh my god, би Minecraft устгаж. Тэгээд энэ 1.16 хувилбар дээр бол тэр Netherite armor эдэр нь орчуулагддаг. Тэгээд энэ удаа би тэгтээ 1.16 дээр ч гэсэн болно. Гэхдээ Netherite armor эдэр нь орчуулагдахгүй. Тэгээд зүгээр Монгол ус гэж гараад ирчихгүй. Шинээр нэмэгдсэн хэлнүүд нь юу ч бичигдээгүй байх асуудалтай. Тийм болохоор та бүхэн тэрнээс нь аль нэгийг сонгоно. Би юу 1.16 татчих гэж бодсон. Гэхдээ энэ add-on 1.16 зориулагддаг. Гэхдээ 1.16 дээр татаж олно. Та бүхэн санаа зовлтгүй. Дайрах 1.16-г ер нь орчуул бас болно. Ямар ч үе шинг орчуулж олно энэ хувилбар. Энэ add-on нь тэгээ ямар ч үе шинг орчуулна. Тэгэхээр санаа зовлтгүй. 1.16 дээр одоо дайрах хүч мөч гээл те. Дайрах хүч 8. Diamond sword-ийн 7 молоо ч юм уу те. Тийм байна. Translation for Minecraft ашиглахаар болдгоо. Би энэ аргыг болохоор тэр Translation for Minecraft-аар орчуулахад нэг Minecraft дээр минь add-on болго гараад ирдэм байх гэж бодоод add-ons for Minecraft-асаа translate гэж тайцсан. Тэгсэн чинь болсон. За. За та бүхэн одоо Minecraft-д суулгацсан бол add-ons руу ороод заавал энэ open дарахгүй бол таны Minecraft руу чинь автоматар орохгүй. Заавал энэ add-on-ыг суулгачаад open-ыг дарна. Би тэгээд энэ аргыг болохоор өөрөө сурсан. Би танаар тэгээд анх яаж энэ аргыг сурснаа хэлсэн. Анх
Translating for Minecraft ашиглахад add-on болж гарч ирд юм байна гэд тэр add-ons for Minecraft-аас тгийж хайгаад translate гэж хайсан чинь ганцхан юм гарч ирж байгаа юм тэрийг нь татаад оруулсан чинь Minecraft руу ч орчин тэгэхэд айгүй бол хүмүүс айгүй их яат юм бэлээ л тээ. Айдаа харуулж чаддгүй юм бэлээ л тээ. Би тэгээд давхар айдаа оруулах аргыг заагаад өгчин. Oh my god. То Minecraft руу маань орох юм уу? Бис маань жоохон гажигдaltaй бичих баха гэж бодож байна. Айгуу жижигхэн болоод битсэн ч юм уу? Эсвэл нэг ингээд нэг сонин өтгөө өөрөөр нэг юу гэж хэлэх юм дээ нэг бас тэгээ битсэн байж магадгүй шүү. За Minecraft маань орж байна. Тэгээд тэнүү за. Тэгэхээр та мэдээ settings дээр дарна. Settings дээрээ дарчна. Доошоо гүйлгэнэ. Миний хайл би Minecraft-ийн арай өөр хувилбар дээр оруулсан байсан болохоор энийх ингэж ах шиг байна. Та бүхэнд болохоор биш. Та бүхэн Global Resource гэдэг товчон дээр нь дарна. Global Resource. Oh my god. Энийх амар гацаад байна. За тий дээрээ дарна. Тэнгүүт нь давж гараа. За тэгээд Minecraft руу орох settings дээр дарна гэж хэлсэн. Тэгээд доошо гүйлгэнэ. Тэгэхээр энэ нэг my packs гэдэг дээр нь дарангуут нь энэ Minecraft translation гэдэг гараад ирнэ. Тэгэд энэ дээр нь нэмчин. Энэ дээр Монгол улсаас гадна өөр янз бүрийн улснууд нэмэгдэж орж ирнэ л дээ. Тэгэд энийг нэмэг болгочихно. Тэгээд done гэд болчихно. Гэсэн үг ч яг биш л дээ. Тэгээд дахиад settings дээр дарна. Тэгэхээр та бүхэн тэгээд таны рах дээр болохоор шууд ингэж Монгол болохгүй. Би болохоор та бүхэнд ингээ language дээр дарна л та. Тэнгүү чинь баахан улс нь байхгүй янз бүрийн юмнууд гарч ирнэ. Гэ шал өөр. Эднэрхтээ нэг нэгээр нь та бүхэн сонгоод яваа те. Гэд өөрчлөгч байгаа бичгүүд нь. Гэд. Одоо ингээ Монгол болчлоо. Одоо ингээ болоо. Тэгээ хагас дутвал Монгол болдог. Тийм мэдээж 100% Монгол болохгүй дүрсний тохиргоо. Цайралт гэд амзүрийн харагдах хязгаар гэ дуу чимээ гэдэг байж. Дуу чимээ дээр хөгжим дуу товч өөрөө өсрөх split controls гэдэг ихэнх profile тэгээ шагналууд гэж юм. Шагналууд гэдэг нь одоо achievements гэсэн үг л дээ. Тэгээд editor character тэгээ тийм байна. Яг тоглоод үцгээр баг ихэнх блокнууд нь Монгол болсон юм шиг байна заяа. Би 1.7 гэх хувилбар дээр Minecraft-а монгол хэлтэй болгож туршиж үзсэн. Тэгээ жоохон gameplay видео хийж жоохон болохоор тест гээд энэ дээр болохоор тэгээд янз бүрийн юмнууд монгол болсон. Тэгээд тушаалууд гэж cheat гэсэн үг л дээ. Нэг болохоор random тэгээд энгийн нөхөрсөг амархан хүнд гээд доошоо явуулвал янз бүрийн байгаа. Тушаалууд гэж юм. Тушаалуудыг насаа
keep-ийн турыг насаад тэгээ survival. За creative дээр танилцуулчих. За тэгээд дэлхийн инэр гээд create. Тэгээд ингээд ороод ирэхээр чи бэрээс харилцах цонхыг нэгт open chat гэх бас ингээ хөөрхөн монгол болсон байна. Тийм байна. Энд тэгээд энэ ингээ цаарс модон банц, гацуур модон банц, хус модон банц, тэгээд ширэнгэн ой модон банц, хуайс модон банц, харц царс модон банц гэдэг ингээ гоё гэд нэмэгдсэн байна. Гоё монгол хэлд болсон байна. Тэгээд энд нь хагахай чулуун хан тэгээд бараг ихэнх юм монгол болсон хөвдтэй хагахай шулуу, гранит вал, диорит вал. За эдгээр болохоор монголоор орчуулагдгүй зүйлс нь байна. Яг уу компьютер дээр болохоор зөвхөн монголоор stone brick гэдэг те. За энэ тэгээд энэ stone тий. Тэгээд энэ ингээ цаарс мод багшаа. Тэгээд төмөр хаалга ч юм уу тий. Smooth stone-ыг арай орчуулж чадаагүй юм шиг. Илсэн чулуу, сэлсэн илсэн чулуу. Энийг нь болохоор гүлгэр илсэн чулуу гэдэг байж энэ нэг болохоор шил цагаан будагтай шил гоо будагтай шилнүүд ингээ гараад ирж байна. Тэгээд алмазан сэлэм, дайрах хүч 7, далавч элитра гэдэг нь далавч шил бамбай гэж арай орчуулж чадаагүй юм байна. Арьсан малгай тий. Малгай гээд гой монгол болсон байгаа. Тэгээд чулуу. Энэ моднуудыг эднэрийг нь болохоор арай орчуулж чадаагүй. Оронгийн ургамал, оронгийн магма болох гэх лууны өндөг гинэ. Тэгээд илсэн чихэр, мобекс, хар шил, обсидианик хар шил. Одоо та бүхэн ингээд янз бүрийн юм хайхад монголоор орчуулагсныг мэддэг, англиарыг юу гэдгийг нь мэддэг болоо. Та бүхэн эндээс ингээд монгол хэлээр хайнда. Хаал гэд ингээд хаалга гэж хайх юм бол ингээд хаалга нучин гараад ирнэ амар гоё. Монгол хэлтэй болох арга юм байна. Translate for Minecraft гэдэг царс модны навч, ширэнгэн ой модны навч гэх. Тэгээд та нарт гоё ямар ч хотны хүчин шаарддаг. Translate for Minecraft ашигладгүй гоё тийм арга зааж өгсөн. Надад ингээд гоё юу игээрээ subscribe дараарэ гэж хүсье да. Юу их үгүй гоё subscribe дараад өгөөрэй. Доор watermark гарч байгаа. Watermark. Тэгээд өөр юу танилцуулъя гэж бодож байлаа доо. Алтны хөдөрт ёо. Алмазны хөдөр, номингийн хөдөр, улаан чулууны хөдөр, нүүрсний хөдөр, маргадын хөдөр, энийг кварцын хөдөр. Вау! Кварц гэдээ гоё орчуулсан шүү. Орчуулсан ч гэсэн зүгээр битсэн байна. Царс мод oh my god. Энэ сарааны дэлбээ ёо. Ямар гоё юм бэ ингээд. Энийг болохоор арай орчуулж чадаагүй байх шиг байна. Season quartz block. Quartz block. Oh my god. Smooth quartz block. Энэ хоёр quartz ч ягаад ялгаагүй байгаа юм бол энэ чинь гоё smooth гэдэг чинь гоё өнгөссөн гэсэн үг шүү дээ. Болохоор номын тавьвар oh my god. За тэгээд энэ болохоор үнэн гоё утасч хөөрхөн болцсон байна. Аюу хөөрхөн болцсон байна. Ингээр тоглоом руугаа буцах oh my god. Ямар гоё болцсон юм бэ. За тэгээд удахгүй тэгээ нөгөө 1.14-ийн плей эпизод 2 орно шүү. Үзээрэй. Таадын гоё ямар ч тийм утасны хүчин шаардлагагүй гоё арга зааж өгсөн. Болж ивэл та бүхэн комент хэсгээр болж ийн гэж бичээрэй. Тэгээд гоё монгол хэлтэй болно шүү. Гоё монгол хэлтэй болчихно. Тий. За ажгараа та нарт арай өөрөөр гоёар харуулъя л та.
арай гоё харуулъя. За төвч гэдэг дээр нь стикийн тросыг дүүрсний тохиргоо дээр цайралт майралт. Oh my god. Энэ зүгээр үнэ янз юм баасан байна хаа. Янз юм байна уу? Одоо ингээд та нарт харуулахад энэ дээр одоо уурлах, my god, уурлах гэж харуулж штэ. Уурлах Тэр дээр уурлах. За тэгээд юм байна. Тэгээд let's play episode 2 дахь орно. Тэр survival-ийг дүүрсэн бичээ. Түсч байна. Өмнөх эпизодоор болохоор би яг дуугаа оруулаагүй. Энэ удаа дуугаа оруулсан ч л хийнэ. Bye guys.